Онгоцны буудлын дээр 55 еврогоор торгуулад онгоцны буудлаас 27 еврогоор төгрөг нь ороод кофе аваад 34 еврогоор хоол. Пүүпст ямар аим өгсөн юм байсан. За юу цаана guys, өнөөдөр миний ерөнхий хийдэг бичлэгүүдээс арай өөр бичлэг орно. Юу вэ гэхээр би Бельги улсын Брюссел хотод аяллаар явж байгаа. Тэгээд мөн араас нь энд байж байгаа Амстердам, Нидерландын нийслэл рүү явна. Тэгээд энэ тэгэхэд хоног ерөнхийдөө аялаад жоохон соёл судлаад тэгж байгаа ирэх гэж байгаа. Тэгээд би хөөсөн юу гэж бодсон бэ гэхээр нийт ерөнхийдөө энэгээр ингээ аялаа явахад хоол ундны зардал ер нь хэд байдгийг гэдэг тийм сонирхолтой бичлэг хийж бодсон. Тэгээд нийт биний 3-4 хоног аялахад өдөрт хэдэн евро төгрөг зарлагдаж जैन те. Ер нь үнэн ханш нь ямар байдгийг та бас дагаадгүй дараа ирэх юм бол ер нь нэг юм баригцаа авбал гэж бодож जैन. Тэгээ би чадчих нэгээр орж байгаа ид жууж байгаа юмныхаа үнийг хуваалцаад ерөнхий үнийн гоё ингээ дунд нь яриа явж гэж бодлоо. За тэгээд бичлэгтэй хамт байгаараа бичлэгийн төгсөд хэдийг өрх нөө хамтдаа харцгаая. Зарим эсвэл дээр нөгөө нэг бичлэгээ хийхээ мартцсан микэн дээр ажиллаагүй ч юм уу те эсвэл утас батарейг ингээ янз янз болоо зарим дээр нь бичлэг хийж чадаагүй байхгүй. Тэгээд зарим дээр ингээ эдитлж явахдаа импровац гэдэг ингээ гоё яриад үзчихин шинэ бичлэгийн формат юу туршиж байгаа шүү. Иймэрхүү бичлэг таалагдчихвэл нэгэн төвлөлтөөрөө гэх юм гоё влогууд юу оруулж ирж бодож байна. Airport дээр нөгөө нэг check-in гэдэг юм хийдэж штэ те. Тим юм хийгээгүй очсон чинь шууд airport дээр очих гэсэн чинь тийм 2 цагийн дотор хийгээгүй бол торгодог гэд шууд 55 еврогоор хүний 55 еврогоор торгуулад ер нь бол аялал эхэлсэн юм. Энэ болохоор ихлээр одоо Будапештээс Брюссел рүү буюу Бельгийн нийслэл рүү нисээд тэгээд дунд нь сайхан торгуулад тэгээд ерөөсөө өдөр эхлээд тэгээд бүр бөө юм болж airport дээр буугаад airport-оосоо наашаага хотын төв рүүгээ буюу яг энэ дараагийн бичлэг гарах хүртэл очихын тулд бидтэй 55 дээрээ нэмээд 2 хүний 27 гэдэг чинь 13 евро гэдэг чинь нийтдээ ингээд 30 хэдэн евро ямар ч ингээд зарлагдаад эхэлж байгаамаа гэсэн үг. Тэгээд энэс хойшоо баахан явж бөө юм болж байгаа л арай гэж ер нь бол ирлээ. Тэгээд одоо энд кофе уучаад тэгээд Airbnb-ээр орчоод тэг гарнаа. Гоё юм ирд юм байна. 3 евро орчим болох бах. Тэгээд кофетэй юутай ингээд юм бах юм ирд юм байна. За ингээд өнөө тоолоо юм да. Ер нь кофенууд бол дандаа ийм 2 сахартай, 1 бичэнтэй, тэгээ одоо нэг кремер буюу сүү болгочтой. Тэгээ дандаа ингэж ирдэг юм байлээ. Тэгэхээр одоо би 3 евро, ер нь бол дундаж кофе 3 евро байсан. Нэг 13-4 мянга орчим. Тэгээ яг Монголтой ч баг адилхан байсан. Тэгээ гол нь өгж байгаа юм амар их болохгүй юм аваад байгаа санагдсан юм байлээ. Ер нь бас юм үйлчлэгээний байгууллага ажилуулдаг компаниас бойлоо. Тэ хүний авж байгаа ямиг ингэж ихсэж өгөх юм бол ер нь айгүй тийм зүгээр надад санагдсан хувь хүндээ. Би ингээд ерөөхдөө гоё бодогцсон юмнуудаа ингээд хуваалцаад энэгээр ингээд яваад гэж бодлоо. Тэгээ надад тийм санагдсан. Airbnb-гээс гарч ирээд хотын төв рүүгээ нэг хоол мол идэх гэж явж байна. Ер нь бол их бороотой угаасаа бүрхэгдүү байна гэж дүгнж байна. Тэгээд айгүй сонирхолтой юм байна. Франц эдгээр чинь францаар бичдэг, францаар ярьдаг. Тэгсээр нэм Нидерланд юм дач тийм барилгууд айгүй өндөртэй, айгүй сонирхолтой газар байна. Явж байна. Зя ингээд сах явж байна. Ер нь за эндээс ингээм бидний дефект эхэлж байгаа. Ер нь бол амар өөрийгөө алаад байна гэж бодсон чинь микийн нэг юм тохиргоонд байхгүй болоо цэргийн дууссан ч юм ингээ дуугүй баахан бичлэг ярьсан. Энэ яасан бэ гэхээр Бельги улс өөр амар их одоо иммигрантууд буюу refugee гэдэг хүмүүс авдгийн байлээ. Хууль бус хуулийн дагуу те. Тэгвэл ингээ баг Арабын нэгдсэн Бельги гэдэг улс болцсон. Битүү Араб. Годомжоор явангууд Европ бол олдохгүй. Палестин, Ирак, Иран одоо нийтлэлтэй бүрх төрлийн хоолой те. Бүр ингээ бүр сүултээ явсаар хагаад баг 2-3 цаг алхаад өлсөөд тэгээ бүр за волейбол гээд нэг Ирак хоол гэдэг хоол олж идсэн. Тэр нь айгүй үнэтэй 16 евро. Сонин гачин хоол 16 еврогоор авч идсэн. Тэгээд ундаа нэг 3 евро байлаа. Тэгээ ерөөхдөө нэг хоол идэж байгаа гэж ихэд нэг 19 орчим евро. Ер нь бол болсон гэсэн үг. Одоо энэ дээр хөрх ингэ яриа л агуулсан би бол. За энэ хоолууд ингээд нийтдээ 18 еврогийн хоол олж ирж байна. Ирак хоол гээд ингээд нэг юм дотор сууж байгаад нэг ийм хоол авлаа. Яадаг ч нэг юм хоол авсаа тэгээд гэж үзнэ. энд бол айгүй гоё зураг гардыг байна зөө. Гэхдээ ингээд эндээс зураг гарах хэрэгтэй байна зөө. Гэхдээ энд ингээд засвар хийгдээд байгаа болохоор ерөөсөө зураг гарах боломжгүй. Нэг ийм зааварсан бүсэд байна. Уул нь яг энэ зогсож байгаад тэр архивыг оруулж байгаа зураг авал бас амар зураг гарахаар байна. Энд бол ингээд ерөөсөө битүү зураг. Тэгээд дээрэс нь энэ хаваар нөгөө нэг waffle, Lindt мэдэх шоколаднуудын factory айгүй хэм байд юм байна. Тэгэхээр бүрстөө 9 журийн идэж уух төрлийн юмуд байд юм байна. Тэр нь бол одоо бүр иймэрхүү макрон янз янзын юмнууд их байдаг юм байна. Энэ одоо
Ирзэн чихэр мэхэр юм уу да нэг юмнууд байна. Идэж уух юм бол ч дэлдэхгүй байна. За энэ юм шоколадны юмнууд байна. Энийг би юун дээр харсан нэрээ. YouTube дээр гаргасан шүү дээ. За энэ идэж хэрэг. Идэж уух юм бол дэлдэхгүй юм шүү дээ. Амар шоколадны орон юм байна уу? Энэ ориг шоколад зардаг газар шал өөр юм байл. Ягаад тэгэхээр оронгууд ингээд нэг юм бүр цор хийтлээ ингээд шоколадны үнэр бол амар үнэрттэй юм байлээ. Тэгээ амар гоё газрууд очиод энд чинь нөгөө нэг ийм таваар нь зардаг. Тэгээ таваар нь авахад нэг 16 евро мууро гэж үлээ. Тэгээ би яг нийтдээ эндээс нэг ийм 5 ширхгээс нэг ийм 3 багц гэртээ авсан. Тэгээд 3-ыг аваад 5-ын тийм 3-ыг авсан. Гэрдээ юм бол ингээд тэгээ энэ чинээс ер нь сүүл рүү орох байх. Ер нь бол айгүй бас энэ ийм цэвэр шоколад зардаг газар авах шиг байна ингээд. Өндөр нь бол бүр янзын. Ороод ингүүт бүр өстө хамар бүр цорг хитэл орж ирж шүү дээ. Энэс нэг шоколад авъя да. Жижигхэн байвал зүгээр ингээд гоё аваад идчихмээр юм. Уусаа аваад явуулах бол гэж бодлоо зүгээр гоё. Дандаа гоё шоколад уу тараа. Савлгаа мавлгаа нэр хараа. Йоо. Юу болоод байна бэ ингээд зүгээр. Шоколаднуудад одоо айлнаар ингээд дандаа. Ер нь гоё юм байна юм. Dark юм байна. Тэгээд ерөөсөө амар гоё юм байна. Хээ бурхан минь. Амар том дэлгүүр байна энэ. Ингээ хараа. Энэ нэг бэлэгч юм вафлаараа айгу алдартай. Вафлын дээр ингээ янз янзын дандаа юм гоё юмуд тавьчдсан байна. Тэгээд нэг нь ерөнхийдөө нэг 9-10 евро гэдэг чинь нэг 40,000 орчим байдаг юм байна. Би тэр сая нэгийг авчлаа одоо идэж үзэтгэе. Яг Брюссел классик гэдэг юм стrawberryтэй ч юм уу нэг иймэрхүү юм байдаг юм байна. Тэгээд ямар ч авч үзэх гээд идэж үзэх гээд авчлаа. Влог хийж гэж алж ин дөө тэгээд яг миний мик эвдэрсэн заяо. Тэгээд трайподоор орхицээ гараараа ингэж бичээл нэг влог хийсэн болоод явж байна. Тэгээд яа. Идэндээ. За ингэж авсан. Чин 9 евроных те. Брюссел классик гэдэг юм strawberryтэй шоколадтай юм байл юм байна. Анх удаа илж үзэх гэж байна. Бүгдийг сайхан авчихъя. За, эхний амсгалт явлаа. Амар юм байна. Юу сахартай мэддэг. Ихтэй нь бол яачгүй. Worth юм байна. Вау. Ара. Ингээд идчихтэй маань. Ингээс нараа. За апл шүүдэл руу гоё юм байна. Маш 9 евро. За энэ waffle гэдэг чинь бол амар юм байна. Ийм газар орж waffle идлээ. Амар юм байна. Ингээд та ингээд зүгээр харах юм бол хараа. Энэ зүгээр ингээд янз янзаар хийжтэй байна хараа. Ингээд ийм амар. Маш олон төрөл байдаг юм байна. Нэг ийм Бельгийн пивний ийм юу юм шиг байна. Музей ч юм уу ямар нэг юм шиг ийш ороод ирлээ бит хоёр. Янз бүрийн Бельгийн пивний музей ч юм уу, пивний experience юм тийм ээ. Discover the Brewer's Secret Tasting Sky Bar ямар гинэ. За ийшээ харж байгаа дайггүй бол орж үзнэ. За. Энэ Бельги улсын сүл тэмдэг гинэ шээж байгаа хүүхдийн тэмдэг байдаг гинэ. За энэ бас юм чуросыг ийм дижтэй байна. Ер нь бол Бельги идэж уух юмыг болохгүй байна. Гэвч нэг баахад идээд ерөөсөө гэлуураад дотор мохоо өргөөл болчихжээ. Ер нь бол идэх юу амар их идэх юм байна. Гэхдээ бүрнхээр багтсан. Одоо ингээд хартал ингээд энэ дахиад нэг ийм газар тий. Энэ ингээд дахиад вафлны газар, энэ шоколадны газар, энэ ингээд дахиад юуны газар. Тэгэл ерөөсө битүү. Энэ ингээд бас нэг ингээд их шоколадны газар тий. Энэ ингээд ориг ийм шоколад зардаг юм байна. Ер нь бол багхгүй байна. Эцэс багхгүй байна. Амар их хөвтэй байна. Энд аюугаа газар энэ хамтдаа нэг шавах тий. Энэ бүрийн макрон зардаг газараа. Иш орж үзнэ. Ингээд ийм олон юм зардаг юм. Шэдэг хүүхдийнх нь үндэсний бэлэг тэмдгийнх нь юм шоколад байна. Янз янз юм. Яг иш орж ирэнгүүт ийм шоколад зардаг газар руу орж ирэхээр хамгийн гоё нь тэр ориг шоколадны өмнө өөр үед юм байна. Бүр ингээд ийм чихэр биш яг шоколад үнэртэж байна. Бүр яг мэдэгдэж байна. Амар гоё. Ингээд дандаа шоколад аа. Ингээд ийм байт юм байна. Яасан ч гоё юм битээ. Хотын төвд
өөдөө энэ Бельгийн Jupiter гэж унших юм уу ийм би байдаг юм байна. Нэг нь 6 евро 50 цент гэдэг чинь бараг хэдийн 25 мянган юм уу. Төв долларын үнэтэй байд юм байна. Тэгээд одоо угаад үзье да. Таагүй би байна. Ер нь бол дажиг яг хаа тэгээд би ер нь зүгээр юм. Яг хотын төвдөө туристийн газар болохоор ер нь бол 2 дахь хүн нэмэгдчихсэн юм байна. Ямар ч юм гэдэг. Одоо яг хэдэн евро үүснэ мэдэхгүй явж байна. Ямар ч дажиг бай. Одоо энийг уучаад араас нь Belgian fries гэдэг юм орж ирнэ. Тэгээд өнөөдөртөө дуусгаад маргааш Амстердам руу хөдлөхөр байгаа. Ер нь бол ийм пив авч уунгууд юу юм бэ лээ. Энгийн пив бол ер нь 4 евро байд юм бэлээ. 4 евро 50 цент ч юм уу. Жоохон тансаг газар юм уу, туристийн газар болоод ирэхлээр ерөөхдөө 6-аас 7 евро болсон. Хамгийн үнэтэйдээ бол нэг 7 евро 50 центээр яг ийм одоо 0.5-тай нэг pint гэж ярьдаг те. Тийм пив авч ерөөхдөө бол уусан. Тэгээд энэний араас fries авч идээд гэхдээ fries-а бичиж чадаагүй. Fries болохоор янз юм лээ. Зүгээр төмсийг ав бол нэг 6 евро 7 евро гэж илүү. Тэгээ жоохон ингээд юм таангууд нэг 13 евро гэд тэгжсэндээ 13 евроыг авч үзсэн. Яг Бельги одоо шарсан төмс гэдэг юм чинь бид нэр French fries биш үү? French fries гэдэг чинь яг үүндээ Бельгиас гаралтай хоол юм байлээ шүү. Төмсийг шарж ингэж одоо яадаг юм. Тэгэхээр одоо шарсан төмсний үлгийн нутаг гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг иж үзсэн. Бас айлхуу гоё байсан. Тэгээд энэчнээс ингэж одоо арьж байж байгаа чинь ерөөхдөө ингэж жагаад амраад тэгээд маргааш нь Амстердам руу хөдлөөд тэгээд эхэлж байгаа. За Амстердамын train station дээр байт юм байна. Нэг single ticket нь ингээд 4 евроор ийм ticket авдаг юм байна. Тэгэхээр баяр нэг 14-5 мянгаар ийм ticket аваад явдаг юм байна гэсэн үг юм байна. Ер нь бол Бельгиас ийм train station руу ороод ирсэн чинь юу Бельгиас Амстердам руу ороод ирсэн чинь хөгжил цэцэглэл шал өөр болчтой юм байна. Ялчгүй нас ийм дэлхийн эдийн засгийн том газар гэсэн шиг одоо ингээд амар юм цэвэрхэн зохион байгуулалт бол шал өөр болж эхэлж байна. Одоо хотын төв рүү ороод яахыг хамтаа. За энийг ийм зүгээр жижиг газар байд юм. Эндээс шууд кофегоо сонгоод тэнд нь картаа уншуулаад тэг ингээд шууд гараад ирд юм байна гэж. Ингээд жижиг американо 2 евро 60 цент гинэ. Зүгээр ийм train station дээрээс нь авчлаа шууд. За энэ сэндвич аваад ингээд за 4 евро. За Амстердам дээр ирсэн өглөө болж байна. Тэгээ ямар ч ихний авсан юм болвол кофе авлаа. Кофе 3 евро, сэндвич 4 евро. Бороо орж байна. Шууд train station-ээс нь бид хоёрыг авчаад гинт газ цайлчаад тэгээд толгоор өгдөн. Арж байгаачлан ер нь бол маш өрхөг байна. Тэгээд юмнууд нь бол ер нь сабглаа модул бол шал Брюсселээс бол шал өөр байдаг юм байна гэдэг сэтгэлийнхний харт төрлөө. Манай камерамен ард яг сандвич байдаж байна. Цаг агаараа жоохон буруу тооцоолжээ. Ерөөсөө явахтаа цаг агаараа хараагүй юм байна. Тэгээд чи амар бороотой өдөр таарчлаа. Энэ хараа. Газар үзэх гэж бороо ороод болдгоо. Битүү бороо харагдаж байна энэ дээр. За арай гэж нэг Амстердамд маань нар гараад нэг явж байна. Амстердам ч нөгөө нэг юу айгуу өндөртэй өвс буюу нөгөө видний хэрэглээ айгуу өндөр болохоор гудамжаар явангууд л ингээд өвс хамар цор хийх өнөртэй юм байна. Тэгээд ер нь амар байна. Тэр бусдаар бол үнэхээр гоё газар байна. Одоо ингээд ард байгаа эдгээр нь канал гэдэг айгуу хинүүд ийшээ ингээд зөндөө байд юм. Ийшээ ингээд энүүгээр ороод нартлахаар ингэж ороод тэгээ ерөөсөө яваад байд юм байна. Нар гарчвал өстой гоё газар байна. Яа гэж одоогоор тийм сэтгэл төрлөө. Тэгээд одоо ямарч нэг Амстердам амд ирсэн зураг хөргөө газ болохгүй бороо асгаж агаад нэг хонглын үзүүр нар гарна гэдэг чинь болж байна. Одоо тэгээд зураг авахулаад жоохон гол нөгөө Instagram зураг авах болохгүй гэсэн болохоор ч байна. Тэгээ ямар зураг гарсныг та Instagram руу ороод хараарай. За. Зян Бруно Касанова гэдэг айгүй алдартай инфлюенсерийн fashion brand байдаг Nude Project гэдэг. Тэгээ саяхан Амстердам чинь яг энэ дэлгүүрээр нээлттэй хийж байгаа гэдэг бичлэгийг би үзчихсэн. Саяны 100 жилийн өмнө 100. Тэгээд энэгээр нь орж зочилсон мэдээж хэрэг бас дэлхийн хэмжээний fashion brand одоо тий өөр Испани брэнд. Тэгээд маш бүрхээр энэ доторх дизайн одоо энэ хувцас эднэрийгээ ер нь маркетинг хийж байгаа байдал тий орж ирж байгаа хүмүүс ингээд зураг авахлах ингээд ертөнцтэй. Тэгээд тэрийгээ дагаа явахлаар нөө маркетинг юмуд нь айгүй гоё байд юм байлаа. Тэгээд ялцчгүй л бас дэлхийн брэнд ягаад дэлхийн брэнд байдаг вэ гэдэг шалтгааны бол би энэ дотор орж ирээд өөрөө бол
хувьдаа ойлгосон. Тэгээд одоо энэ Snoop Dogg-тай зүг авахулсан байна те. За яг төв гудамжаар нь явж байгаа нэг газар орж ирээ сууж байна. Тэгээд ийм энгийн кофе 3 евро 50 цент. Бейгл болохоор 8 евро 50 цент. Ийм бейгл. Тэгээд ийм чизкейк болохоор 7 евро байлуу 7 евро 50 цент байдаг. Нийт мэдхгүй нэг бодох шиг байна. Яг одоо байгаа газар болохоор яг ийм бейглний газар. Тэгээд ерөнхийдөө нөгөөдгийг харах юм бол айгүй гоё. Харах юм бол яг хотын төв одоо энэ хотын хамгийн алдартай гудамж нь одоо би сая жишээний nude project гэдэг тэнчэнээс яг тэр дэлгүүрээс гарч ирсэн. Тэг ингээд явт юм байна. Тэгээ нэггээр ингээд яваад ийшээ ингээд нэлээ явт юм байна. Яа. Одоогоор яг дайжгүй. Уулын дотор гадаа энд суучий гэж бодсон чи айгүй салхитай жоохон бороотой болохоор дотор орж ирээ суучлаа. Ийм байд юм байна. Ер нь бол надад хувьдаа Амстердам зүг яаж санагдсан бэ гэхээр хүмүүс нэг юм Майами ч юм уу, Нью-Йорк, Бали гэдэг юм газрууд очдгийг шүү дээ. Зорд нэг тэр газар энерги гэдэг байдаг гэдэг. Амстердамын энерги бол яг юм бизнес хийдэг юм entrepreneurial хүмүүст амар тийм зөв энерги өгдөг газар байлаа. Ер нь ингээл гудамжаар явангууд ингээл дэлгүүрүүд те фэшн дэлгүүрүүд ингээл кофе шоп амар урлаглаг бүр ингээд зүгээр л тулгцсан зэ. Хүнийг бүр үнэхээр вау сэтгэл бүр газар болгон руу ороод юм болгоны идчихмээр санагддаг. Тийм амар сэтгэл төрүүлсэн. Тэг би бол хувьдаа зүгээр Амстердам руу нэг сар маар яг ингэж нэг нүүдэлж яг амьдрах бүр зорилго хувьдаа тавьчихад байгаа байхгүй. Тэг би ер нь ирээдүйд тэ нэг оройн 6-аас нэг 8 сард үл их төрлөө тавьчихад байгаа. Үнэхээр тийм нэг энергитэй газар байлаа. Азад бол одоо Балиг яагаад очдөг вэ гэдэг шалтгаан чинь тэр нэг тухайн газрын энерги байдаг шүү дээ. Тэгээд Амстердам бол яг тийм ийм бизнесийн энерги өгдөг газар шиг санагдсан. Тийм болохоор ер нь ингээд дандаа томчууд энд өөрөө юм хийдэг байгаа байхгүй. Тэгээд тэрний фэшн стор ч одоо саяны тэр Бруно Касанава гэдэг залуугийнх чинь сайхан нэгдсэн болж таарж байгаа. За айгүй ер нь юутай өдөр салхитай өдөр байна. Арай гэж нэг нар гараад нэг бичлэг хийцгээгээд хийж байна. Амар салхитай байна. Салхитаа шороо ороод ерөөсөө битүү. Нэг тал нутаг төрсэн нэг Монгол хүүхд тултаа нэг хэсэж явж байгаа шиг байна да. Энийг бол нөгөө Винсент Ван Гог гэдэг алдартай зураач байдаг шүү дээ. Винсент Ван Гогийн музей Амстердамд байдаг юм байлээ. Тэгээ очиж үзэх гээд явж исэн. Тикет нь болохоор нэг 20 евро байлуу нэг хэдэж байлаа. 15-аас 20 байлаа тэр авчихсан. Тэгээ даанч тэр өдөртөө sold out болоод дууссан гээд. Тэгээ тэр аваар явж байгаад нэг кофе мофи ууж явж байгаад бичлэг хийгээгүй баахан нарсааш явж байгаад тэгээ болсоор байгаад орой хоол болж байгаа. Тэгээ орой хоолоо одоо энэ ингээд нэг газар идэх гээд орж иж байгаа гэсэн үг. За орой хоолндоо нэг Япон хоолны газар орж ирсэн. Тэгээд энэ нэг Амстердамын ямар MVP вэ? MP байна. Тийм биер ууж үзэх гээд цум байна. Жон хүчтэй чанга би баг шиг байна. Тэгээд ууж үзэх гээд авчлаа. За замс үзье. Тэгээ жон хүчтэй. Шүүлтүргөө би байна. Калтенберг мэрэгхүү. Үнэн 5 евро гэсэн. Ямар ч 5 евро. Энд чи ямар нэртэй болоо дээ? Ямар кага гэсэн байлаа? Teriyaki chicken гэдэг хоол авсан байна. Уул нь Европ хоол идэх гэснээр нөгөө нэг баах явсаар хагаад сүүлдээ бүр ядраад тэгээд ийм Япон хоол авлаа. 15-аас нэг 16 17 евро. Янз янз. Тэний хэдий мэдэхгүй тэр хацаа. Тэгээ ийм хоол ирдэг юм байна. Замс амсаж үзээгүй. Замслаа. Амар зөөлөн багтаа. Терiyaki-ний соустай гоё юм байна. За Амстердамаас явлаа. Явахаас өмнө кофе уучаад тэгээ уйда. Хоолоо идчихэд Амстердамд байж байгаад ерөөхдөө бас ингээ кофег бас дандаа бичэнтэй өгдөг. Амстердамдаас байнгын бичэнтэй сахартай өгдөг юм байлээ. Тэгээд та мэдэх бол одоо Нидерланд гэдэг улсын хамгийн том хөлбөмбөгийн баг Ajax гэх баг байдаг. Ajax багийн одоо домог Johan Cruyff гэдэг хөлбөмбөгч байдаг. Тэр хөлбөмбөгчнийх нь Arena гэдэг одоо юм хөлбөмбөгийн стадион дээр нь очиж үзсэн. Тэгээд стадион дээр нь очиж үзчихэд тэмдэглэлийн хажуудлын ресторанд нь орж нэг бас нэг яа зүгээр ах нэг пив амталсан. Тэн дээр бол 7 евро 50 центээр байлуудаа пив авч уучаад тэгээд Брюссел рүүгээ хөдөлж байгаа буцаад тийм дүрс байгаа. Ерөнхийдөө бол зарим нь дундуур нь ингээ мерсер ингээд нэг кофе, хоол, жижиг снакууд авсны тул юм болгоны нэг бичиж чадсангүй. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар явсан. Ер нь бол тооцоолоход өдрийн нэг 60-аас нэг 80 евро орчим бол ерөнхийдөө хоолн дээр яг үргэлжсэн гэж
тооцсон. Тэгээд 60-аас ер нь 50, 60-аас 80 евро. Айхтар 100 евро бол ерөөсө хүрээгүй тэр хавцаа байсан. За яг Брюссел хотын төв талбай дээр нь ингээд яг хамгийн туристийн газар нь кофе авахд 5 еврогоор энэ кофе авд юм байна. Кофе дээр нь кофе бичэн дээр нэг юм хамт ирд юм байна. За тэгээ нь бол ингээ миний сүүлийн яг бичлэг байгаа. Ингээд ерөөхдөө Брюсселдээ бүтэн өдөр байж байгаа. Энэ аваар жоохон хангаут хийж агаад буцаж ирсэн. Тэгээд би зүгээр үнэ ингээд би зүгээр нөтөн дээр ер нь хэдийг үрсэн бол ингээ бүгдийн бичиж сох та зөв ихнээс уншиж үзүүлээ. Тэнгүүт эхлээд дөнгөжлээ 55 евроор торгуулж эхлээд хүний те. Тэгээд нийтдээ 2 хүний 27 евроор аэропортноос төв рүүгээ ороод кофе орж хүний 2 евро 50 центээр кофе уугаад тэгээд 34 гэдэг чинь хүний нэг тэг нийтдээ 34 евроор хоол идсэн байна 2 хүн. Тэгээд вафл 9 евроор аваад 13 евроор пив авсан байна. Автобус нь 5 евроор тикет авсан байна. Пив 3 евроор авсан байна. За тэгснээр маргааш нь Амстердамд метронд бас мөнгө зарсан байна. Тэгээд сандвич 3 4 евро, кофе евро. Тэгээд ийм жижиг сажин нөгөө нэг бэлэг дурсгалын юмнууд мэрсээр авсан байна. Аяга маяг мэрсээр бэлэг дурсгалын юмнууд айгүйх авсан байна. Одоо жишээ нь тэр шоколад жишээ нь би авсан. Шоколадаа бичлэг дүрсийг оруулаагүй байна. За тэгэл хоолууд авсан. Ингээд ер нь тооцож явсаар агаад ер нь өдрийн нэг гэж явсан байна. Тэгээд ер нь бол Airbnb-д бол нэг өдөр шөнө хоноход нэг 300-аас 350 мянга орчим юм уу да. Яг манайхаар 32 мянга гэхэл 350 мянга орчим төгрөг ер нь шөнө Airbnb-дээ болсон. Тэгэхээр ер нь нэг 3 хоногийн нэг сая гарантай болсон байна. Тэгээд замын зардал гэх юм бол яг нийтдээ ингэ явж явах зардлууд гэх юм бол нэг 500 мянгаас за ер нь 500 мянгаас 800 мянга орчим болсон байна. Ягаад тэгэхээр унд нөгөө нэг хотын төвөөс гол нь юм байдаг. Европт нэг айгуу сонирхолтой юм байдаг нь аэропорт дээр очиод тэрнээсээ зарим газар нөгөө нэг олон нийтийн унаанд явдаггүй тийм аэропортууд байдаг байхгүй. Заавал өөр юм авдаг. Тэд нар дээр нь явсан юмнууд нь тооцож моцох юм бол ер нь нэг 500 мянгаас 800 мянга орчим бол ямар ч ингэж болсон байлээ. Тэгээ идэж уух юм дээр нэг өдрийн 80 евро гэж за нэг өдрийн 300 мянга зарлагдсан гэж тооцох юм бол за нэг 3 хоног идэж уугаа явахад нэг сая гарантай болсон байна. Тэгээ бодоход нэг ер нь нэг 2 сая 500-аас нэг 3 саяын хооронд ингээд нэг явсан байна гэж гарч ирсэн. Мэдээж хэрэг энэс бол бас багч үж болно, ихч үж болно. Ямар ч гэсэн нэг аялахад нийт зардлууд оруулахад тэр хавцаа болсон байна. Мэдээж хэрэг Амстердам, Брюссел гэдэг хоёр газар бол бас хурган үнэтэй газар доорно. Тэгэхээр ийм болж таарч байна. Мэдээж хэрэг энэс хямдхан бол явж болно. Бас үнэтэй ч явж болно. Ер нь бол тэр бол хүнээсээ болчдөг. Тэгэхээр нэг иймэрхүү зардлага гаргасан байна. Тэгээд надад бол зөв хувийн сэтгэл гэж хэлэх юм бол Амстердамд бол амар таалагдсан. Би заавал тэгж явах надад газар шиг санагдсан. Мэдээж хэрэг аялж явж байгаа учраас мөнгөний өрх юу бол мэдээж хэрэг арай өндөр байгаа. Одоо бэлэг дуусгал авах, гой хоолуудын янз бүрийн турш үзэх гэх мэтчлээ. Тийм байдаг. Тэгэхээр тийм утгаараа бас нэг за 2 сая 500-аас 3 сая орчим ер нь үргэлжцэн гэж тооцож байна. Ер нь бол харьцангуй бол би гайгүй гэж үзэж байна. Ягаад тэгэхээр би 2 сар билүү 3 сар Парис явхад баг энэ хавцаа 3 өдөр бас болоход ийм ганцхан ус байхад л тийм хэмжээний мөнгө үрсэн. Парис бол бүр үнэтэй байсан. Ер нь бол Европын хамгийн үнэтэй газрууд бол Парис байдаг. Денмаркийн буюу Дани улсын Копенгаген байдаг. Тэгээд Швейцар мэдээж байдаг. Надад одоо Амстердам бид нь бол харьцангуй үнэ нь бол гайгүй бага санагдсан. Нэг амар үнэтэй санагдаг. Харьцангуй үнэтэй гэхдээ бас тийм харьцуулахад бас дэжгүй амьдарчихгүйц. Надад ерөөсөө төвдөө санагдсан. Тэгээд ер нь манайхан бас иймэрхүү би аялж байгаа юмудаа ингээд дунд нь гоё мэдээлэл юм шингээгээд ингээд оруулж бас шинэ контент юм туршиж чинь тэгээд иймэрхүү бас бичлэг үзэж эсвэл комент зэгтэр нэгийн тоовл тэгээд бас өгөөрэй гэх юм бол бас үзэгч иймэрхүү үзхийг хүсэж байгаа юм байна гэвэл би бас гоё влогууд одоо илүү бэкграунд гэсэн үг шүү дээ би бол ерөөхдөө камер руу хараад ярьдаг те энэ бол хөвчлэн бас яг тийм биш гоё ингээд яг боддоор юу болж байгааг бас үзүүлэе гэж бодож байна. За тэгээд бичлэг таалагдсан бол subscribe дараад лайк дараад байж байгаарай. Дараагийн бичлэгээр уулзцай. Хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа.